та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр та бүхэнд шинэ гэрээний Яаков номоос хуваалцахаар бэлдсэн байна. За Яаков номын 2 дугаар бүлэг. Яаков номын 2 дугаар бүлгийг гаргана. 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээс 14-өөс 26 дугаар ишлэл. За би та бүхэнд уншиж өгье. Та бүхэн дагуулад хараарай. Яаков 2-ын 14-өөс 26. Ах дүүс минь, хэрв хүн надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? Хэрв ах дүү чинь эсвэл эгч дүү чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэгэн тэдэнд амар тайван яв, дулаацах болтугай, цадах болтугай гэж шилжгээд бидэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. Гэвч хин нэг чинь чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Эн чинь сайн. Дөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгэндэг юм. Хоосон хүнээ. Харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Авраам тархилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. Бурханд Авраам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм гэж өгүүлдэг бичвэр биелэгдсэн бөгөөд Бурхны анд нөхөр гэж Авраам дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээр бос үйлсээр зөвтгөгддгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж юу? Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэлч бас үхмэл болоо. Амен. За Есүсийн 12 шав дагалдагч нарт хоёр ч Яаков гэдэг нэртэй хүн байсан. За гэхдээ энэ Яаков номыг болохоор Есүсийн эхнийхтэй дүү Яаков бичсэн гэж үздэг. За Яаков бичсэн. За тэгвэл Яаков хэн хандаж энэ загтлыг бичсэн бэ гэхээр 1-р бүлгийн 1-р ишлэл дээрээс харж болно. Бурхны ба эзэн Есүс Христийн зарц Яаков би харьд тархсан 12 овогт мэдчилж байна. За тэгэхээр үүнээс харахад за Яаков энэ захиагаа одоо Есүс Христэд итгэгчид буюу одоо Израилийг орхин тархсан еврей итгэгчдэд зориулан бичсэн байна гэж ойлгож болох нэ. За тэгвэл Яаков бол анхны чуулган болох Иерусалимийн чуулганы ахлагч байсан. За тэгээ олон жил чуулганы ингээд ахлагч хийх үед нь Иерусалимийн итгэгч нарт бол одоо өсөглөн, зовлон, бэрхшээл, дарамт, хавчлага тохиолдож исэн. За тэгээ энэ болгоны дундуур Яаков олон жил Иерусалимийн чуулганыг удирдах ахалж байсан. За ингээд зөвхөн одоо тархсан Христэд сэтгэгчдэд энэ асуултыг одоо Яаков асууж байгаамаа. Тэр нь ямар асуулт вэ гэхээр 14-р ишлэлээс бүгдээрээ харж байгаа. Надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу? За тэгэхээр Яаков тухайн үеийн Христ итгэгч нараас энэ асуултыг асуусан байна. Цагтлаараа дамжуулан. Мөн өнөөдрийн биднээс ч гэсэн Яаков энэ асуултыг асууж байна. Тэгэхээр танаас ч гэсэн энэ асуултыг асууж байна гэж бодвол та юу гэж хариулах вэ? Надад итгэл байгаа гэсэн мөртлөө үйлсгүй бол энэ ашигтай итгэл үү? Энэ ашигтай юу? Үйлсгүй мөртлөө энэ итгэл нь таныг аварч чадах уу? За энэ асуултыг Яаков асуужээ. Та бүхэн энэ асуултыг дор бүрнээ бодоорой.
За ингээд Яаков ерөнхийдөө итгэлийг хоёр ангилсан байгаа энд. Нэгдүгээрх нь болохоор үйлстэй итгэл. Хоёр дахь нь болохоор үйлсгүй итгэл гэж байгаа. Тэгэхээр эхнийх нь болохоор үйлсгүй итгэлийг тайлбарлаж байгаа. За үйлсгүй итгэл гэж ямар итгэл байд юм бэ гэхээр ах トゥ чинь эсвэл эгч トゥ чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэгэн тэдэнд амар тайван яв, дулаацах болтугай, цадах болтугай гэж хэлчихээр бидэнд хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ гэж байгаа. За тэгэхээр бид нэр ингээд Христ итгэгч хүмүүс юу н сайн үйлс маш их хийдэг те. Нийгэмдэр ч гэсэн Христ итгэгч байгууллагууд л одоо хамаг тэр сайн үйлс тусламжийн зүйлсийг Христ итгэгч хүмүүс, Христ итгэгч байгууллагууд хийж идэг. Христ итгэгч хүмүүс ингээд нийгэмдээ болохгүй байгаа зүйлсийг эргэн тойрныхныгаа хараад хэрэгцээтэй, тусламж хэрэгцээтэй байгаа хүмүүст хамгийн түрүүнд Христ итгэгч хүмүүс тусалдаг. Яагаад тэгдэм гэхээр тэр хүмүүс Бурханд итгэсэн, тэгээ Бурханд итгээд аврагдсан учраас тэр авралаас нь тэр үйлс, сайн үйлс гараад бусдад тусалдаг. За тэгвэл зарим итгэгчид болохоор итгэдэг гэдэг мөртлөө тэр итгэл нь үйлсгүй байж бас болдог байх нэ. За тэгэхээр итгэгч хүн болгон ингээ Бурханд итгээд тэгээ ингээ сайн үйлс тэр итгэлээс нь гараад явдаггүй байх нь. А заримдаа болохоор зүгээр л итгээд явж идэг. За Бурхан бол сайн, би бол аврагдсан тий. За ингээд амен, халелуя гэд. Тэгээ ингээ өсөж байгаа нэгийг хараад өөрт нь ингээд хувааж болохоор хоол хүнс байсан ч гэсэн хуваахгүйгээр цадах болтугай амен. Тэгээ даарч байгаа нэгийг хараад дулаац болтугай гэж хэлсэн мөртлөө өөрийнхөө байгаа зүйлсийг хуваалцахгүй тэгэж явдаг итгэгч хүнийг Яаков чуулгандаа анзаарсан байна л да. Тэгэхээр өнөөдрийн чуулганд ч гэсэн тийм хүмүүс байгаа гэд. За тэгвэл тэгэж тийм итгэгч бас байдаг байх нэ. Тэгвэл тийм итгэлийг болохоор Яаков юу гэж тодорхойлсон бэ гэхээр хэрв үйлсгүй бол энэ итгэл нь өөрөө үхмэл юм а гэсэн. Үйлсгүй бол үхмэл итгэл гэж байна. Бид нэр ингээд самар цөмдөг шүү дээ. Ингээд самар ингээд цөмхөөр заримдаа ингээд доторх нь гоё дүүрэн цав цагаан чүмэг байдаг те гоё амттай. Заримдаа ингээд хацгаар тас хазагдчихдаг. Тэгээд дотор нь чүмэг байхгүй эсвэл нэг хорчийсэн нэг чүмэг байдаг. Тэгээд идчих болдгоо, хайчих болдгоо ингээд нэг цагийн гарцтай ингээд тэр ингээд хазаад. Тэгээд яг тэрнтэй адилхан ингээд гаднаас нь харахад бүгд адилхан самар мөртлөө цөмөөд үзэхээр доторх нь зарим нь хоосон байдаг. Тэгвэл бид нэр ингээд энэ чуулганд ирээд бүгдээрээ итгэгч гэдээ явж байгаа ч гэсэндээ бидний итгэлээс үйлс гарахгүй бол тэр нь яг тэр дотроо чүмэггүй самар шиг гэж Яаков энд бас зөвлөсөн байна. Жишээ авч хэлбэл. За мөн үргэлжлүүлээд тэгвэл үхмэл итгэл нь ямар байд юм бэ гэхээр чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би харин чамд итгэлээ үйлсээрээ харуулъя гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Эн чинь сайн. Чөтгөрүүд чи үүнд итгэдэг бөгөөд бэмбэгэндэг юм. Хоосон хүнээ. Харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу гэж. За тэгэхээр энэ дээр нэг айхтар жишээ авсан нь болохоор за та Бурханд итгэдэг. За амен. Бурханд итгэдэг тий. Гэхдээ чөтгөрүүд ч гэсэн итгэдэг шүү дээ. Та Библийг уншдаг. Амен. Гэхдээ чөтгөрүүд ч гэсэн Библийг мэддэг шүү дээ. гэж харьцуулж хэлж байна. Тэгэхээр бид нар хэрвээ итгэлээ ингээд үйлсээрээ харуулахгүй юм бол энэ ямар харамсалтай юм бэ тий? Тэгэхээр бидний итгэл үнэхээр жинхэнэ итгэл муу юм бол ямар байх юм бэ гэдгийг дараагийн хэсгээс нь харж байна. За хоёр дахь төрлийн итгэл нь тэгэхээр үйлстэй итгэл байх нэ. Үйлсээр илэрч гардаг, үйлсээр гүйцэд болдог итгэл нь тэгвэл ямар юм бэ гэдэг дээр Яаков дараах жишээг авжээ. Бидний эцэг Авраам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн шүү. За Авраамыг эдгээр бүгд мэднэ. Авраам өөрийнхөө нутгаас харь нутаг руу дуудагддаг. Тэр үед Бурханд итгэх итгэл Авраамд байсан учраас ингээд гэр орноо орхиод өөр газар руу ингээд явж байгаа хаашаа явахаа мэдэхгүй. За ямар агуу итгэлтэй юм бэ гэж бид нар Авраамыг ярьдаг тий. Гэхдээ Авраам ямар гим нүгэл үлддэг лээ? Өөрийнхөө эхнэрийг
дүү гэж хэлээд эхнэрээ ингээд алдангаа алддаг тийм үү. За эхнэрээ алдах нь яах вэ? Тэр ард түмэн бүр зүгээр тэр Авраамыг гимнүүлгээс олоод гимгүү олон хүмүүс хохирох нөхцөл байдалд ордог. Тийм үйлстэй байсан баггүй Авраам. За тэгтэл тэр Авраам олон жилийн дараа яаж өөрчлөгдсөн бэ гэхээр тахилын ширээн дээр хүү Исаака өргөх хүртлээр өөрчлөгдсөн байна. Тэгэхээр анх байсан итгэл нь ингэж өсөөд сүүлдээ өөрийнхөө хүүг тахилын ширээн дээр аваачих хүртэл тийм итгэлтэй болж, тийм үйлсээр гардаг, илэрдэг тийм итгэлтэй хүн болжээ. Тэгвэл энэ үйлсээрээ Авраам зөвтгөгдсөн биш үү гэж байна. Үргэлжлүүлэн итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. Бурханд Авраам итгэсэн. Анх өөрийн газар нутгаа орхиод явахдаа ч итгэсэн. Ингээд итгэл нь өсөөд, итгэл нь бүр юм үйлстэй итгэл болоод эцэст нь хүүгээ өргөх хэмжээний итгэлтэй болжээ. Ингээд үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм аа. За дараагийн жишээ нь болохоор мөн үүний адилаар янхан им Рахаб зарлага элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж юу. За Израилийн зарлага нөр за Канаан нутгийг ингээд за тагнахаар явж байгаа тий. За тэгэхэд Рахаб гэж янхан эмэгтэй, энэ бол бурханд итгэдэггүй харь эмэгтэй байсан. Энэ эмэгтэй ингээд тэр одоо зарлагуудыг гэртээ нуугдуулаад тэгээд цухтах замыг зааж өгснөөрөө зөвхөн Рахаб л аврагддаг. За тэгэхээр энд ч гэсэн Рахаб үйлсээрээ зөвтгөгдөөгүй гэж юу, үйлсээрээ аврагдаагүй гэж юу гэдгийг биднээс асууж байна. Ингээд төгсгөлд нь учир нь сүнсгүй бие өхмөл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэлч бас өхмөл болоо гэж Яков хэлжээ. За бид нар Паул юу заадгийг мэднэ те. Паул болохоор бид нар зөвхөн итгэлээрээ нэгүслэр аврагдсан гэдэг. За тэгвэл нэг талаар ингээд чуулганд хүмүүс нь туйлшраад байсан байж магадгүй тий. За бид нар зөвхөн итгэлээрээ нэгүслэр аврагдсан штэ гэд. Тэгэл сайхан итгэл байгаад байдаг. Гэхдээ ямар ч үйлс байхгүй. Яг нэг чуулган дотор ингээ хоёр өөр төрлийн хүн байгаад нэг нь дутагдаж гачигдаад нөгөөх нь өөх боломжтой хэрнээ өөхгүй ч байсан юм уу. За энэ байдлыг ингээд харахтаа яг Паулийн хэлж байгаа сургаалыг бол эхлээд хальт харахад ингээд ямар сони эсрэгээр нь яриад байгаа юм биш үү гэж харагдахаар. Гэтэ Паул болохоор бид нар итгэлээрээ аврагдсан гэдэг үйлсээрээ бишээ итгэлээр аврагдсан гэдэг энэ итгэл нь болохоор бурхан бол намайг аварсан гэдэг хувьчилсан тэр итгэлийг хэлж байгаа. Паулийн ярьж байгаа үйлс нь болохоор бид нар ингээ итгэхгүйгээр зөвхөн сайн үйлс хийгээд одоо нөгөө буян хураагаад гэдэг шиг сайн үйл хийсээр хагаад авралыг ингээд авах боломжгүй гэдгийг Паул хэлж байгаа. Харин Яаковын хэлж байгаа нь болохоор аврагдсан учраас тэр аврагдсан хүнээс гарах үйлсийн талаар ярьж байгаа. Тэрнээс үйлс хийгээд аврагдах биш. Тэгвэл үйлсээр ингээд аврагдах биш харин сайн үйлсийн төлөө аврагдсан шүү. Аврагдсан учраас сайн үйлсийг хийгээд тэгээд тэр сайн үйлсээр нь хэн эцэст алдарших вүлээ? Бурхан алдаршнаа. Тэрийн ялгаатай итгэлийг ярьж байгаа. Яаковын ярьж байгаа энэ зөвхөн итгэлээр одоо биш гэсэн утгыг гаргаад байгаа энэ итгэл нь болохоор зөвхөн бурхан гэж зүгээр л одоо тэр мэдлэгийн талаар ярьж байгаа. Бурхан бол бурхан те. Тэгэхээр энэ хоёр юм ялгаатай учраас Паул, Яков хоёр хоорондоо ингээд зөрүүлдэггүй гэдгийг сайн бодоод үзэх юм бол бид нэр ойлгож болно. За тэгэхээр бүгдээрээ дүгнээд хэлье. Тэгэхээр бидний үйлс бол бидний итгэлийг ингээд орлох зүйл бол биш. Гэхдээ хамтдаа ажилдаг бөгөөд бидний итгэлийг бусдад ингээд харуулдаг, бидний итгэлийг баталдаг, тэгээ бидний итгэлийг гүйцэлдүүлдэг, бидний итгэлтэй хамт ажилдаг зүйл юм аа. Яг зоосны хоёр тал шиг. За, үргэлжлүүлээд тэг жинхэнэ итгэл бол үйлсээр илрэн харагддаг. Тэгээд энэ үйлсээр илрэн харагдсан энэ итгэл нь бусдад одоо гэрэл болж бурханд алдрыг авчирд юм байна. Тэгэхээр бүгдээрээ үйлстэй итгэгч байцгаая. За тэгээ үйлстэй итгэгч байх чинь ингээд бид нэр хүн болгонд туслах боломжгүй шүү дээ. Хүн болгоны ингээд хэрэгцээнд туслах боломжгүй. Тэрийг бурхан мэдж байгаа. Гэхдээ бурханд ингээд залбирах үед
Бурхан яг хэн хизээ яаж хүрэх одоо энэ заавал материалын зүйл гэж юусоо яриаггүй. Авраам ч гэсэн итгэлээр, Рахаб ч гэсэн үйлсээрээ яаж зөвтгөгсөн гэдэг жишээ байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн энэ одоо материалын зүйлийг бусдад өгөх талаар бас яриаггүй. Бид нар итгэлээ хэрхэн үйлсээрээ тэгвэл батлан харуулж болох юм бэ гэдгийг эзэн залбирх үед Бурхан ариун сүнс дотор бидэнд илчлэн харуулах нь дамжиггүй юм аа. Тэгэхээр бүгдээрээ итгэлээ юм амьд байлгацгаая гэж уриалж байна. Тэгээ одоо би нөгөө ботаникийн хүрээлэнд ажиллаад миний хийдэг нэг ажил нь болохоор үрийг одоо ингээд соёолтыг үздэг байхгүй юу? Тэгээ соёолтыг үзэж байгаа шалтгаан нь тухайн үрийг амьд байна уугүй юу гэдгийг үздэг. Тэгээ ингээд нэг 10 үрийг суулгахад заримдаа 1 соёолно, заримдаа 3 соёолно, заримдаа 9 соёолно. Ингээд гаднаас нь харахад бүгд ингээд яг хав хатуу, яг өнгөн гой гэлхаар за яг энэ яг соёолно гэж бодохоор соёолдохгүй байхгүй юу? Тэгээ ингээд яг бүх тижээлт орчин, гэрэл, чиг бүх юмыг бүрдүүлээд өгөхөд заримдаа 1 соёолно. Заримдаа ингээ 9 соёолно. Тэг ингээ бусдыг хаях хэрэгтэй болдог. Тэр ингээ ямар ч хэрэггүй үр байхгүй ерөөсө хөрөгчин зай эзлээд. Тэг ингээ хамаг ингээ ажил бараад. Тэгэхээр тэрийг ингээ яг тийм үрийг ингээ суулгахаар маш харамсалтай. Харин соёолохоор маш урамтай. Тэгэхээр бидний итгэл яг тэр соёолдог тийм амьд ингээд итгэл байна уу? Эсвэл нэгэд үтсэн чинь доторх нь хоос ургах ямар ч юм байхгүй тийм хоос итгэл байна уу гэдгийг бүгдээр өнөөдөр бас би дор бүрнээ асуугаа шалгаж үзцгээе. За бүгдээ хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь ээ. Та бидний төлөө цорын ганц хүү Есүс Христийг илгээж бидний өөрсдөө хизээч олж авч чадахгүй байсан тэр авралыг зүгээр л бидэнд бэлгэлсэнд баярлалаа. Тэгээ бид нар заримдаа мэдсээр байж ич ямар ч үйлсгүйгээр зүгээр л итгээд яваад идэг. Бүтэн сайнаас бүтэн сайн, бүтэн сайнаас бүтэн сайн гэж явдаг. Та энэ сул дорой байдлуудыг минь та уурчилж өгөөрэй. Харин танд алдрыг авчирсан тэр амьд итгэлтэй итгэгч нар байлгаж өгөөрэй. Энэ бүхнийг өөрсдийн хүч чадлаар биш. Харин таны ариун сүнсээр хийх боломжтой учраас та биднийг ариун сүнсээрээ дүүргэж өгөөрэй. Бүх алдран танд байх болтугай. Есүсийн нэрээр.